Гялт, эротик, өгүүлэг, оройтжээ. Ажлаад харан гэрийн зүг жолоогоо залан явлаа. 5 дахь өдөр маргааш амарна сайхан унтаж амарья гэсэн бодол толгойд эргэлдэхээс өөрийг бодолгүй явтал утас дуурч байна. Автал найз нийлээд халсан байртай нэг газар сууж байна. Ирээд аваач гэж байна. Би ч дуудсан газар нь яваад очлоо. Найз өөр нэг залуутай сууж байх нь тэр. Өнөөх залууч бас нилээд халсан ба тэр хоёр миний үл таних залуугийн очиж үргэлжлүүлье хэмээн шийдсэн байв. Биднийг танилцуулаад тэндээс бид гурав шинэхэн танил болтынх руу явлаа. Орой 12 дөгсөн болохоор замын төгжрөл гэж байсангүй хурдхан гэгч нь богдоор хороололт ирлээ. Болдынх руу бид дэлгүүрээс уух хатуу юм ихнэрт нь чихэрсүү аван орлоо. Хаалга онгойлгож өгсөн унтлагын хувцтай сайхан бүсгүйг харсан мөчөөс миний биеэр цахилгаан гүг шиг болж өнөөх гайхал маань босоод ирлээ. Болдын ихнэрийг Мишель гэх бөгөөд сайхан бүсгүй ядаж явахад унтлагын нэмхэн халаадны цаанаас хөхөвч зүгээгүй хөхний толгой сэрийн харагдах нь намайг галзууруулан шатааж байлаа. Мишель бидний том өрөөндөө бяцхан ширээг хурдхан гэгчэн засаж миний өмнөр гарахтаа хальтарч гараараа түшигтээ өнөөх гайхалт шүргэж. Миний сэрэлж дээд цэгтээ хүрлээ. Удалгүй бид ууж гарлаа. Мэдээж Мишель эхний 3 хоногийн уух ёстой гэж шахсаар дүүрэн 3 хоногыг татуулчихв. Бидний яриач задгаарч би ч халж эхэллээ. Гэвч уусан юм толгойд биш эргэтэнд маань илүү үйлчлээд багш. Удалгүй Мишель унтлаа хэмээн биднийг орхив. Энэ үед болд нилээд мууцсан байлтай хилэн туйлдчихan миний хань сайхан амраарай гэж хэлж байгаа нь надад энэ хоёрыг таслаад Мишелийг дараад авъя гэсэн надлын бодлыг төрүүлчихв. Цаашаа бид уусаар бид ч гिचтэй болтол уужээ. Найз дотор муухарлаа гэд 0 орж бөөлжж байгаа нь дуулдаж байснаа төдөлгүй нам болж буцаж том өрөөнд орж ирсэн. Би ч түүнийг их муудсан байсан учраас унтажтэй л гэж бодож байв. Хэсэг хугацааны дараа болд том өрөөний ширээг дэрлэн өнөөгийн нийгмийн зүгсээр тасарчихсан тэр. Миний хүлээсэн мөчөрч би өрөөний гэрлийг унтраан том өрөөнөөс гартал нэгэн далилтаа тэд мэдчихэн штэ гэх сонсогдов. Би ч эргэлзэлгүй унтлагын өрөөнд дөхөн очиход найз Мишельтэй ноцолтон ор багхан чихрах тэдний амьсгаадахтай нийлэн сонсогдов. Би юу болж байгааг харахыг хүссэн унтлагын өрөөний хаалганы багахан завсраар шагаан харахад бурхан минь найз нүцгэн Мишелийн хувцсыг тайлах гэж ноцолдож байх нь цонхоор тусах бүдэг сарны гэрэл тов тодхон харагдаж байв. Миний эргэтэн ч чинээндээ тултал бослоо. Гэхдээ би яаран тэдэнтэй нэгдэхийг хүссэнгүй. Боломж гарахыг хүлээхээр шийдлээ. Удалгүй найз сансандаа хүрч Мишелийг нүцгэлж чадлаа. Ямар сайхан биетэй юм бэ? Би миний өмнө болж буй үзэгдлээс харцаач салгаж чадахгүй байв. Тэд үнсэлцэн амьсгаадаж найзын гар Мишелийн бүх биеэр тэмүгчилж байх тэр мөчөд би тэссэнгүй өрөөнд шууд яваад орлоо. Намайг харсан найз
хаалга дотроос нь төгжчих гэхэд Мишель "Мгм. Би хоёр эртээ зэрэг унтаж үзээгүй. Би чадахгүй. Би хашгирлаа шүү" гэж хэлсэн чинь найз юу юугүй түүний хоёр хөлийг дэлгэн түүний хилүүг долоон хилээ оруулан нааш цааш хөдөлгөж эхэллээ. Мишельд болж буй бүхэн таалагдж байгаа бололтой нүдээ анин гиншиж эхлэв. Ямар сайхан юм бэ? Би ч хувцас тайлан тэр хоёртой нэгдлээ. Бурхан минь, Мишелийн ам ямар халуун, ямар сайхан байна гэж цааш эрэхтний хүчтэй түлхэн хоолойнд нь тулгахыг хүсвч түүнд таалагдахгүй бол яах вүлээ хэмээн өөрийгөө болиуллаа. Энэ үед найз Мишелийн өдрөөрөө эрэхтнийхийг хөдөлж эхэллээ. Мишель ч түүнийг цохих найзын хөдөлгөөний хэмнэлээр толгоогоо нааш цааш болгон минийхийг хөхөд үнэхээр гайхалтай. Түүний хөхний толгой байдгаараа сэргэжээ. Найз нэг хөхийг нь базалж би нөгөө хөхийг нь базлаад бидний дуу аажмаар ихслээ. Удалгүй би Мишелийн аманд үрийн шингэнээ цацаж гарлаа. Мэдхгүй хичнээн хэмжээтэй аманд нь осгосныг мэдхгүй лавл түүний завчаар үрийн шингэн урссан байлаа. Найз үүнийг хармагцаа би ч гэсэн аманд нь тавина хэмээн түнд хөхүүлж эхэлв. Найзын эрэхтэн минийхээс арай жижиг юм уу гэж надад санав. Мишель ч шулшулхийн найзын эрэхтэн хөхөж гиншиж эхэллээ. Найз ч удалгүй Мишелийн хоолойд тулгаж байгаад тавьж байгаа бололтой хоёр гараараа толгойг нь барьж байгаад амхан эрэхтний тултлан жихэн дуу алдан багахан уцганав. Миний сэрэл хөдөлж Мишелийн хилөөгөө зохихыг хүсв. Би ч цаг алдсангүй. Мишелийн хоолойнд өрийн шингэнээ найз асгаж байх үед би эрэхтний үтрэнд нүгүчтэй гихчэнд түллээ. Мишель дуу алдан найзын салтаанаас толгоогоо холдуулах үед үрийн шингэний нэлийн том дусал амнаас нь хүнжилтээр унах нь харагдав. Мишелийн үтрээ ямар бариун бас ямар халуун байсныг үгээр хэлэшгүй сайхан байлаа. Би хэмнэлийн нэмэн маргааш гэж байхгүй мэт хамаг хүчээрээ түүнийг зохиж эхэллээ. Мишелийн дуу алдан гинших намайг зохих бүрд хав хав хэмээн дуурах нь миний найзын сэрлийг хөдөлгсөн бололтой. Найз ч Мишелийн хоолойнд өрийн шингэнээ асгаад удалгүй Мишельтэй үнсэлцэж хүзүү хөхийг нь өмгөж эхэллээ. Мишель бити хүчлээд энэ тэнд хөхнөц болгочоорой гэж дуулдах төдий гиншив. Би Мишелийн дээр хамаг хурдаараа хөдлөн миний ирч хүч саарах үед Мишель байрлалаа солихыг хүссэн бололтой бөксөө хайлан миний дээр хөдлөж эхэллээ. Ямар сайхан юм бэ? Түүний хоёр хөхийг бацлан дуу алдан идүүрнэж байтал найз Мишелийн ам руу эрэхтнээ хөдөлж гарлаа. Найз арай л дэндүүлээд байх шиг санагдана. Учир нь тэрээр Мишелийн толгойноос хоёр гараараа бариад эрэхтний дүүний холонд тултал хийн оцгонож Мишель ойхон гараараа түүний бүсэн биеийг түлхэн амьсгал авахыг оролдовч найз боломж олохгүй байлаа. Харин Мишель огон биеэр чангалах бүрд түүний эрэхтэн миний эрэхтэн базан авч байгаа надад урд нь амталж байгаагүй таашаалыг өгч байв. Хэдий Мишель дамсгалахад хэцүү огж байсан ч тэр нэгэн хэмнэлээр миний дээр хөдлөн дуу алдсан хэвээрээ байлаа.
Найз Мишелийн доор хэвдэх над руу харж байраас салахыг санал болгов. Бид хоёр байраас салан би Мишельд эргэтний хөхүүлж эхлэв. Мишель эргэтэн маань нэг өмхөн хоолойтой тулган ойгон буцан гаргаж төмсгийг мань өмхөн хөхөж эхэллээ. Удалгүй Мишель найз хоёр зэрэг дуу алдан тавьчих шиг л болсон. Энэ үед би хоёр гараараа толгойг нь барьж байгаад эргэтнээ хоолнд нь тултал түлхэн оцгонож эхлэв. Мишель хэдий толгоогоо хөдөлгөж хоолоогоо амраахыг хүсвч би тийм боломж өгөлгүй агуулсаар түүний нүрийг цавиндаа байдаг чадлаараа нааж агаад үрийн шингэний дуу алдан асгалаа. Гэтэл найз унтлагын өрөөний хаалгыг нээж цааш хэд алхаснаа эргэж харан Мишельд бид хичнээн дуу шуутаас гэсэн чинь нөхөр чинь сэрхээргүй хөрхөрч байна шүү хэмээн инээд алдсаар буцаж бидэнтэй нэгдэв. Мишель миний эргэтэн долоон эргэтнийг хоолойтой өмгөн саяхан амссан жаргалыг дахин амтлахыг өсөж буйгаа хэллээ. Үүнийг сонссон найз хонгор минь энэ шөнө бид хоёр чамайг хайр найргүй идэлнэ гэж хэлээд цагаа харан өө нуш өглөөний 5 цаг болж байна. Бидэнд цаг байх байна шүү. Удахгүй үүр зайхна гэж хэлээд Мишелийн аманд эрэхтнээ миний эрэхтний хажуугаар чихэн дайрч эхэллээ. Би найздаа хөөе залуу минь би эхлээд хөхүүлчихье гэхэд үгүй шүү. Мишель чиний төмсгийг хөхөхийг намайг хараагүй гэж бодож байна уу гэсээр Мишелийг төмсгөө хөхөхийг шаардлаа. Үүр цайн бидний шүнжин жаргасан янгийн ажлын талбар харагдахтай болоход орон дээр эн тэнд шүлс үрэн шингэний аль болох нь мэддэхгүй нэлцсэн туслууд байлаа. Мишель хэд дур тавьсныг мэдэхгүй найз намайг хувцалж байхад Мишелийн хоёр хөлийг алцайлгаж байгаад амаг үчирээ цохин байж дөрөвдөхөө дур тавьсан бол миний хувьд 3 удаа дур тавьсан юм. Бид хувцалж дуусаад би Мишелийн хэлийг гоцсон байж үнсэхэд түүний амнаас үрэн шингэний амт ийм байдаг болов уу гэмээр нэг тийм сонин амт амтагдаж байв. Болд хурхран унтсаар түүний гэртээ авч ирсэн хоёр залуу тасарсан хойгоор эхнэрийг нь шүнжин эдэлсэн гэж мэдгсэн хөөч хүн өрөвдөлтөө нарахгүй унтсаар үлдлээ.